72-ийн дүрм гэж юу вэ? 72-ийн дүрм гэдэг нь жилийн хүүний хувийг ашиглан ямар хугацаанд мөнгөө 2 дахин өсгөх боломжтойг тооцоолох арга юм. Тэгвэл 72-ийн дүрмийг хэрхэн хэрэглэх вэ? 72-ийн дүрмийг хэрэглэхийн тулд 72-ыг жилийн үнийн хувьд хуваана. Гарсан хариу нь таны мөнгө хэдэн жилийн дараа 2 дахин өсөхийг илтгэнэ. 72-ийн дүрмийг хэрэглэхдээ 2 зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд хөрөнгө оруулалтын өгөөж, хөрөнгө оруулалт хэр их ашиг олохыг илэрхийлнэ. Хоёрт цаг хугацаа, хөрөнгө хэдэн жилийн хугацаанд хэр хурдан өсөхийг тооцоолно. Мөн энэ аргыг ашиглан инфляц мөнгөний худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгааг тооцоолж бодолдог гэвэл та тэхүү. Жишээлбэл 10% инфляцтай бол 72-ыг хуваах нь 10 буюу 70.2 жилийн дараа 2 дахин өснө гэсэн үг юм. Цаг хугацаагаа өөрч хүлээж суулгүйгээр 72-ийн дүрмийг ашиглаж сураарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.